Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран бэлтгэдэг цуврал нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаартаа эмнэлгийн салбар дахь эмгэнэлтэй дүр зургийн талаар хөндлөхөөр шийдлээ. Сүүлийн 10 жилийн дотор нийслэлтийн хүн амын нэгтрэл эрс нэмэгдэж, үүнийг дагаад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахсалтын тоо тэр хэрээр өсөн нэмэгдсээр байна. Гэвч Монгол улсын хүн амын дийлэнх олонх нь төвлөрсөн нийслэлтийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдийн дүр зураг ямар байна вэ? Эмнэлгүүдийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ ашиглалтын байдал хангалттай байж чадж байна уу? Ариун охин халдвар хамгааллын шаардлага хангасан зориултын байранд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж чадж байгаа болов уу? Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 1047 эмнэлэг 756 им хангамжийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 16% нь төрийн үйлчилгээтэй, 84% нь хувийн хэмжлийнх байна. Батлан хамгаалах хууль зохиоллого алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр тус эмнэлгийн байранд одоо ердөө 2 эмнэлгийн өвчтөн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа гэж бодож байна. Тэгэхээр шинэ барилга нь бол тэнцээ баригдаж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ барилга ерөнхийдөө бол хязгаар ашиглалтанд орж ерөнхийдөө энэ эмнэлгийн ажилчид энэ эмнэлгийн өвчтөд ерөөсөө энэ эмнэлэгтээ орж эмчлүүлэх юм уу яах энэ хуучилсан барилга одоо ямархуу нөхцөл байдалтай манай өвчтөнгүүд эмчлүүлж байгаа талаар бас мэдээллийг бас би орж авъя гэж бодсон. Одоо бүгд орцгоё. Нэвтрүүлгийн баг нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүдтэй хамтран төрийн үйлчилгээтэй хэд хэдэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал хууль зүйн яамны эрхэм сайд Тэмүүжинд байраа болоолгосон батлан хамгаалах хууль зохиолох албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ихтэл нөхцөл байдал тун хүндхэн байна. Ихэвчлэн тэтгэвртэй гарсан хөгшөд үйлчлүүлдэг энэ эмнэлэгт хүн хөвтөд эмчлүүлнэ гэхэд үнэхээр тавдахгүй. Өвчин зовлонд шаналсан хүмүүст хамгийн түрүүнд халуун дулаан тав тухтай орчин нэн чухал. Гэтэл 1970-ад оны үед ашиглалтанд орсон энэ эмнэлгийн хувьд ашиглалтын хугацаа нэгэнт дууссан. Мэргэжлийн хяналтын үнэлгээгээр эмнэлгийн үйлчилгээ явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байтал үйл ажиллагаагаа явуулсаар байна. Нийслэлд төрийн үйлчилгээтэй 46 эмнэлгийн 129 байр ашиглагдаж байгаагаас 38 барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй байна. Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 37.5%, өрхийн эмнэлгийн 23.4%, хувийн хэмжлийн эмнэлгүүдийн 80% нь зориултын бус байранд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Эмнэлгүүдийн 30% нь хэсгийн халаалт, усан хангамжтай, 68% нь эмнэлгийн зөөлөн эдлэл, гудас хүнжлийг халдваргүйжүүлэх боломжгүй. 72% нь эмнэлгийн багж материалыг ариутгах нэгдсэн ариутгахын тасаггүй. Эмч мэргэжилтнүүдийн гар угаах нөхцөл бүрэн хангагдаагүй. Урсгал засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд хийдгүй. Барилгын засварыг хэсэгчлэн чанар муутай хийсээр иржээ. Энэ байдал нь өнөөдөр эмнэлгээс шалтгаалan халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж, өвчтөн болон эмнэлгийн ажилтнууд халдвар авах аюултай эрсдлийг бий болгож байна. За өнөөдрийн байдлаар бол нийслэлийн хэмжээнд одоо эрүүл мэндийн байгууллагын 46 барилга байгууламж буюу 129 барилга ашиглагдаж байгаа. Энэ 121 нь бол зориултын барилга байгууламж байгаа. За ашиглалтын шаардлага хангахгүй бол нэлээд хэд хэдэн барилга байгаа. За энэ тал дээр бол нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчдын дүгнэлтийг бол гаргасан байгаа. Гэхдээ өнөөдөр хүртэл бол энэ зөрчил бол одоо хэвээр үргэлжилсээр байж байгаа. За тэгээд одоо эмнэлгийн барилгын байгууламжийг одоо зориултын бус байгаагаар навж удвал одоо төв эмнэлгүүдэд бол 100% барилга байгууламжийн одоо зориултын барилга байгууламжтай. За дүүргийн эрүүл мэндийн төв буюу одоо хувийн эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүдийн одоо барилга байгууламж нь бол 76.5-аас 91% нь бол зориултын барилга байгууламжтай байж байгаа. Бидний дараагийн очсон эмнэлэг бол Энэрл эмнэлэг. Энэ эмнэлэг нь хуучин Хэлчин зочд буудлын байранд үйл ажиллагаагаа явуулаад 3 дахь жилийнхээ нөөрийг үзэж байна. Бас л зориултын бус байранд эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулж байна. Тэр дундаа хотын төв хэсэгт Сүрээт өвчтөнгүүдийг хүлээн авч үйлчилж байгаа нь
санаа зовоосон олон асуудлыг дагуулсаар байна. Энэрл эмнэлэг нь анх эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 1998 оны тушаалаар нийгмийн эмнэлэг хэсэгт үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулагджээ. Одоо тус эмнэлгийн сүрьегийн засаг нь байр талбайн хэмжээ бага, зориултын агааржуулалтын систем байхгүй. Тусгай бүтэмжилсэн хаалгагүй, эрэмлэн ялгалтын ангилал зөрчигдөж байгаа нь тодорхой эрсдлийг дагуулсаар байна. Тухайн эмнэлэгтээ хаяа дэрлэн айлын орон сууц, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Эмнэлгийн орчин тойронд бол яг юу байх ёстой. За тэгээд бас орон сууцнаас хэдэн метр, хэдэн километр, за ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээ хийдэг газраас хэдэн километр ойролцоо ойрхон байх ёстой гэдгийг бол манай үзэгчдээс бас харин мэдэх байх гэж бодож байна. Одоо тэгэхээр энэ бол одоо улсын эмнэлэг, энэрл гэдэг эмнэлэг байгаа. Одоо хаалга нь бол ерөөхдөө бол ингэж доошоо ингэж подоол руу орж байгаа юм байна. Одоо харж байгааг ийшээ хараад нэг 3 м хөрхүү зэнт нь орон сууц. Яг одоо энд бас одоо энэ таны харж байгаа барилга бол бар караоке юм байна. Тэгээ нэг иймэрхүү нөхцөл байдалтай одоо энэрл эмнэлэг байрлаж байгаа юм байна. Тэгэхээр улсаас ерөөхдөө бол за эмнэлэгт тавигдах чанар шаардлага тийм ээ. За эмнэлгийн орон сууц эмнэлгийн барилга ерөөхдөө ямар хөө байх хэвээр энэ бүгдийг нь бүрдүүлж өгөхгүй байгаагийн улмаас энэрл эмнэлэг одоогоор нэг иймэрхүү үйл ажиллагааг за ийм байранд явуулж байгаа юм. Одоо бүгд бас орж дэлгэрэнгүй харъя. За манай энэ эмнэлгийн сүрьегийн засаг бол орон гэргүй тэмэл хүмүүсийг авч сүрьегийн эмчилгээ хийдэг засаг байгаа юм. Тэгээд энэ эмчилэгдэх хугацаа бол сүрьегийн эмчилгээг орон гэргүй учраас гадуур эмчилнэ гэсэн ойлголт үндсэндээ байдаггүй. Эмнэлгийн зүгээс Улаанбаатар хотын аль нэгэн нутаг дэвсгэрт орон гэргүй, тодорхой харьяалалгүй, сүрьетэй иргэдийг эмчлэх сүрьегийн засгийг байршуулан үйл ажиллагааг хэвэн явуулах тал дээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг мэргэжлийн байгууллага холбогдох албан тушаалтнуудад удаа дараалан тавьсаар ирсэн боловч асуудал шийдэгдэлгүй өдийг хүрчээ. Энэ нарийнхан коридороор ингэж яваад одоо энэ дотор за бүгдийн эмнэлгийн үйлчилгээг бол үзүүлж байна гэдэг бас тийм бас нэг за байр орон сууцны тал дээр нэлээд асуудалтай санагдаж байна. Тэгээд тэр тундаа бас сүрьегийн эмнэлгийг бас сүрьегийн эмчлэгийг бас баг нэг сүрьеэг бас энэ эмнэлэг дотор эмчилдэг гэж байгаа. Тэгэхээр бас жоохон асуудалтай байгаа хаа. Байр сууцны хувьд бол энэ тэнд байсан байр бол гайгүй боломжийн байсан. Яг стандартад нийцээгүй ч гэсэн их боломжийн байр байсан. Тэгээд тэр байр газарт орсноос болоод энд ирсэн энэ бол ямар ч шаардлага хангахааргүй байдалтай байр л дөө. Яг нэг үрийн хамгаалах хэрэгсэл халаат малгай маск каварц тэрээр бол үрэн хангагдаж байгаа. Гэлээ ихтэй энэ халдвар судлалын хувьд бол хангахгүй. Нөгөө талаас өвчтөнд бол сүрьетэй өвчтөн хэвтэж эмчлүүлэхэд бол гэрэлгүй харанхуй нар салхи нар ерөн тусдаггүй ийм байр бол одоо ерөн тохирохгүй шүү дээ. Нэг эмнэлэг бол зүүн бол нэлээ агааржуулалт сайтай, агаар сайтай, байгалийн гэрэлтүүлэх сайтай ийм нөхцөлд бол байх ёстой. Ягаад гэвэл энэ сүрьегийн энэ чинь харанхуй, чиглэг орчинд бол илүү их нэн үржих юм боломжийг бүрдүүлж өгдөг. Тэгээ энэ утгаараа бол илүү агааржуулалт болон байгалийн гэрэлтүүлэх сайтай ийм газар бол ажиллаж байгаа хэвээр л доо. Тийм барилга байгууламж бол метр 60-д бол тосон будгийн хамтаа байх ёстой гэж стандартаа заасан байдаг. Тэгэхээр энэ зориултын бус газар учраас бол ийм нэг цаасан гобоотой байгаа. Тэгээ нэг сүрьетэй өвчтөнгүүд эмчилж байгаа энэ газар бол бүр ялангуяа тий онцгой ач холбогдолтой байх ёстой. Энэ тэгэхээр эн чинь нэг байнгын халдваргүй тэгэл хийх боломж бол бүрдэхгүй байгаа гэсэн үг л дээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус эмнэлгийн байранд 3 удаа хяналт шалгалт хийж акт, албан дүгнэлт, албан шаардлага өгч тухай бүрэн хийсэн ажлын талаар илтгэх хуудасаар мэдээлэн эмнэлгээс шалтгаалах халдвар гаргахгүй байх зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж ирснээр эмнэлгээс шалтгаалах халдвараас урьдчилан сэргийлж эмч ажилчдын зүгээс болцоотой бүхнийг хийн өдий хүртэл арга цаасаар байна. Гэвч хэдий болтол ийхүү арга цаасаар байх вэ? Энэ нь хэр найдвартай аюулгүй байж чадах уу? Эрүүл мэндийн байгууллагууд нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагаа гэсэн энэ стандарт зааснаар бол одоо орон сууцны байшин байгууламжаас бол 100 м-т
За үйлдвэрийн барилга байгууламжаас бол 1000 м-ийн зайтай байх ёстой. За тэгээд орныхоо тооноос хамаарат 60-аас доошгүй хувь нь бол ногоон байгууламжтай байх ёстой. За тэгээд нэгээс 2 га газрын одоо эдэлбэр газартай байх ёстой. Ингэж явахт бол өнөөдрийн байдлаар бол манай энэ үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн эдэлбэр газарт бол барилга барих, эдэлбэр газар дээр нь өөр зориулалтаар ашиглах энэ зөрчил бол нэлээд байгаа. Жишээлбэл хавдар судлалын үндэсний төв, халдварт өвчин судлалын үндэсний төвд бол орон сууцны зориулалтаар барилга байгууламж барьж байгаа. Ийм одоо зөрчил бол илрээд байгаа. Эмнэлгийн салбар дэх эмгэнэлтэй дөр зургийн бас нэгэн тод жишээ бол сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн асуудал. Энэ эмнэлэг хотын захад байршилтай төвийн шум шүлжээнээс алслагдсан тул хэсгийн халаалт усан хангамжтай. Үүнээс үүдэн бохирын болон цэвэр усны асуудалтай олон жилийг ардаан үдэжээ. Мөн л шийдвэр гарах эргэтэн дархтангуудын сэтгэл дутсан уу, бэлвинчин эрх мэдэл нь хүрдгүй юу? Одоо хүртэл гэр хорооллын дундуур тус эмнэлгийн бохир ус гол мөрөн мэт уралсаар удаж байна. Дулааны улиралд үнэр танар гэж хүмүн байтугай мал тогтохын аргагүй болдог гэнэ. Ойр авийн оршин суугчдад санаа зовнсон эмнэлгийн ажилтнууд өөрсдөө тус шуудууг сардаа нэг удаа цэвэрлэж бохир хог аягдaltaй зуурладаг гэнэ. Өвчтөндөө анхаарал хандуулж өөр илүү үр ашигтай зүйлд зарцуулах ёстой цаг заваасаа илүүчилж бохир заваантай зууралдаж байх ёстой хүмүүс эмч, эмнэлгийн ажилтнууд мөн гэж үү? Энэ жил тус эмнэлгийн хажууд 50000 хүн хүлээн авах хүчин чадалтай шинэхэн эмнэлгийн барилга баригдан хүлээлгэн өгчээ. Гэвч харамсалтай нь өнөөхөл бохир болон усан хангамжийн асуудлыг шийдэлгүй гадна үлдээснээс болж будг нь хангалсан шинэхэн эмнэлгийн барилга зүгээр л хөндөй хоосон баашин болсон байна. Уг нь тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлвэл нийгмийн стресс бухимдал, сэтгцийн өөрчлөлт, архаг ядаргаа, сүлдээ өвчин, элдв донтолд газар авсан энэ цаг үед хамгийн их эрэлт хэрэгцээтэй ашиг тусаа өгөх учиртай газар гэнэ. 2010 оноос эрүүл мэндийн яамны барилга захиалагчийн албанаас одоо манад 200 орны хүчин чадалтай шинэ өргөтгөлийн барилгыг одоо барихаар тендер зарласан. За энэ тендерт маань шинэ барилга гэж одоо компани ороод шинэ барилга компани маань маш амжилттайгаар бол 13 оны 7 сард бол ингээд ашиглалтанд өгсөн байгаа. За тэгээд энэ ашиглалтанд өгсөн байр маань бол одоо халаалт авчихсан. Цэвэр устайгаа ингээ байж идэг. Тэгтэл одоо эндээс одоо гарах нөгөө бохир биш үү? Манай сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол төвийн холболтод холбогдоогүй. Бохир, цэвэр ус, халаалт нь холбогдоогүй учраас ингээд нөгөө бохир минь одоо хоногт нэг 130 орчим куб метр усыг бол ингээд хэрэглээний бохирыг бол ингээд гаргаж байгаа. За тэгтэл одоо энэ цогцлбор маань ингээд нэмэгдээд ирэхээр нийтдээ бол хоногт 250 куб метр бохир ус ингээд гарах тооцоо одоо энэ усуугийн удирдах газраас гаргаж чаддаг. Тус эмнэлгийн бохир ус урсдаг шуудууны хоёр захаар айлууд олноороо айлсан бууж, хүүхэд нохоо зэрэгцэн тоглож, ундны усаа зөөрлөж байна. Хажууханд нь ногооны талбай харагдлаа. Хөрсний бохирдол орчин тойрныхоо хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчин болоод тэнд тариалж байгаа хүнсний ногоонд ямар хор нөлөө үзүүлж байгаа бол. 9 сард зөвхөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээр хөрсний бохирдлтын одоо судалгаа хийхэд бол ялангуяа хийм нянгийн бохирдлт бол өндөр зэрэглэлтэй гарсан. Мөн шар хадны хавцаа бол нянгийн бохирдлт бол их байна гэдэг тийм үнэлгээ бол бид нар хийсэн байгаа. Одоо бохирын ус ингэж ил задгаа бас хаягдсанаас болж хөрс ихээр бохирдсан байна. Тэгээд хөрсний бохирдлтоос болж бол ер нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх явдал бол их байдаг. Ялангуяа бохирдсан хөрсөн дээр хүүхэд гэр хорооллын хүүхдүүд тоглолт юм уу, сургуулийн хүүхдүүд тоглосон тохиолдолд бол янз бүрийн одоо халдварт өвчнөөр өвчлөх мөн ганц зөвхөн хүүхэд битгий хэл хөгшчүүл одоо эмзэг бүлгийнх нь хүртэл хөрсөөр дамжаад янз бүрийн халдварт буюу халдварт бус өвчнөөр өвчлөх магадлал маш их өндөр байдаг.
Тэгээд одоо өндөр мөндөр нь зүүн олоолоос өндөр нь олоолоос салдгүй. Банкын юу та тэгээд энэ хавийн айлууд бол бүгд ийшээ 73 хогоо хийн. Хог могоос ачин гэж байхгүй байдаг. Тэгээд ингэ өгöd одоо бохор уцаас одоо үг нь 70 энэ чинь бохор шугам гэдэг байсан шүү дээ. Тэгээд одоо тэр бохор шугам гэх юм байхаа болоод одоо зүгээрээс хогоо насгаад ингээд одоо бүх ингээд юу яацдаг. Тэгээд энэ 70 бол маш их бохор байдаг. Хар зам тавьдаг гэсэн хар замаа зүтэр одоо тавиагүй байгаа. Амьдрах нөхцөлийн хувьд гэх юм бол эрүүл ахуйн талаас бол нэлээд ач холбогдолтой муу байгаа юм байна шүү тийм ээ. Тий. Ийм байгаамаа. Эрүүл ахуйн талаас болохоор энэ шаардны эмнэлэг гэдэг чинь анхал байсан мэдрэл шитгэж мэдрэлийн одоо эмнэлэг гэд байсан шүү дээ. Тэгэхэд энийг яаж чадахгүй энэ ариун сүрээ цагж чадахгүй. Дээр бас хитрэл дээдлээ айлуудаар ороод тэрийг бас айлуудаараа гээд аргаа орохоор дарж исэн. Одоо энийг 20 гаруй жил энэгээр жалгаар урсаад идэхгүй. Могоо өнөртдөг. Тэгэхээр та нар яг уу тоглодгоо. Тоглодгоо юм те энэ хавьд. Ерөнхийдөө та нараас эрүүл мэнд чинь муу бах тийм үү? Аав ээж чи юу гэж хэлж ийн энэ хавь? Муухай гэж. Тийм үү? За баярлалаа. Тэгэхээр та бүхэн сая иргэдийн яриаг л анзаарсан баг. Иргэдийн яриа болохоор тэр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн буруу гэж бол ойлгоод байгаа юм байна. Гэхдээ энэ бас ямар шалтгааны улмаасаа гэдэг та бүхэн бас нэвтрүүлгийн явцад бол мэдэж байгаа гэж бодож байна. Иргэд бол мэдээж шууд утгаарна. За мэдээж тухайн эмнэлэг бохироо гаргаж байгаа учраас тухайн эмнэлгийн буруу гэсэн ойлголттой байгаад байгаа юм шиг. Энэ бас буруу ойлголт гэдгийг бас та бүхэндээ хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. Ажлын хяналтын газарт бол энэ тоног одоо энэ ажиллаж байгаа цэвэрлэх байгууламж байна одоо ашиглаж болох юм уу гэсэн дүгнэлт гаргасан. За энэ дээр бол одоо ямар ч одоо ашиглах боломжгүй одоо 30-аад жил ажилласан байна. Эвдэрсэн байна гэсэн. За дараагийн удаад бол одоо энэ гарч байгаа одоо энэ бохирынхоо хэмжээг бас суугийн удирдах газар тооцоолсон. За би түрүү ярьсан одоо хоногт нэг 250 м3 одоо тийм бохир ус гарч байна гэсэн мэдээлэл байгаа. За дараа нь бол одоо энэ тоног төхөөрөмжийн минь одоо шинчилж одоо шинээр одоо цэвэрлэх байгууламж тавьж өгөөч гэж эрүүл мэндийн яамд одоо хандсан бичгнүүд байна. За тэгэхээр бол яг тодорхой хэмжээний одоо бас энэ бол нэлээ одоо бас хөрөнгө орогддог бололтой юм. За тийм учраас одоо энийг бол одоогор бол яг ингээд заагаа шийдсэн юм бол одоохон алга байна. За тэгтэл дараагийн нэг асуудал бол энэ нөгөө бохирыг бол цэвэр ус бохирыг төвийн холболтод холбох нэг бас нэг хувилбар байгаа. Тэгтэл тэр хувилбар буюу нийслэлийн захирагчийн албанаас одоо ингээд бид нар энэ удаадараа одоо энэ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ингээд тоот явуулаад авахд бол энэ шар хад коллекторы бол одоо зураг төслийнхээ шатанд байна гэж байгаа. Тэгэхээр нөгөө төсөв суугаагүй одоо энд ингээд эртэл бол бас нэг 5-6 жилийн асуудал байх шиг байна. Тэгэхээр одоо 5-6 жилийн турш одоо энэ бохир маань гойчгоо эсвэл бага уурын одоо цэвэрлэх төхөөрөмж тавих уу гэдэг дээр одоо ингээд бид нар бас гацчихад байна л да. Энэ бол яг манай үндэсний төвийн хэмжээнд бол яг одоо бид өөрснөө одоо шийдчих асуудал биш болчиход заавал ч одоо хөрөнгө мөнгөний одоо хөрөнгө оруулалтаар шийдэх болчиход л одоо ингээд байна. Энэхүү нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээтэй их 46 эмнэлгээс дөнгөж 3 хүн эмнэлгээр ороход байдал ийм л байна. Хүн эмнэлэгт өвчнөө эмнүүлэх гэж яриад өвчин нэмж аваад гарвал юутай харамсалтай. Дээрх эмнэлгүүдийн эмч ажилтнууд өөрсдөөсөө шалтгааллах бүхий л арга хэмжээг авч чадлынхан хэрээр зүтгэж байгаа хэдий ч хүчин мөхсдөх зүйл их байна. Эдгээр эмнэлгүүдэд эмнэлгээс шалтгаалсан халдвар гарахгүй гэсэн баталгаа байхгүй учраас нэргсэн хойно нь хашгирах биш одоо л яаралтай арга хэмжээг холбогдох байгууллага эрх бүхий албан тушаалтан нэн даруй авах шаардлагатай байгааг ухаараасай. За зөрчилтэй газруудтай нэлээд одоо эрүүл мэндийн яам буюу эрүүл мэндийн нийслэлийн эрүүл мэндийн газарт нэлээд хэд хэдэн албан тоотыг хөрвүүлсэн байгаа. Жишээлбэл одоо энерги эмнэлгийн хувьд бол одоо сүрээгийн тасгын суурийн давхарт явагдаж байгаа. За энэ талаар бол одоо энэ үйл ажиллагааг өөрчлөх талаар эрүүл мэндийн яамд бол 3 жил дараалан албан бичиг хөрвүүлсэн, нийслэлийн эрүүл мэндийн газарт бас албан бичиг хөрвүүлсэн байгаа. За батлан хамгаалах, хууль сахиулах албаагчдын нэгдсэн эмнэлгийн одоо 2 дугаар ажлын байрны эмнэлгийн байр буюу бас 1-р байрных нь хоолны газруудын талаар бас албан бичгийг холбогдох газруудад хөрвүүлсэн байгаа. Засварын талаар, засвар хийх талаар. За 2 дугаар төрөх, 3 дугаар амарч газрын агааржуулалтын асуудал. За 2 дугаар амарч газар болохоор зөвхөн нөгөө цэцэрлэгийн зорилттой байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэснээрээ бол нөгөө одоо эрүүл
эмнэлгийн халдвар хамгааллын дэглэл нь одоо зөрчигдөх гэдэг юм уу? Энэ бас зөрчил бол бас байдгаа. Энэ талаар бол нэлээд шалгалтынхаа явцад бол холбогдох газруудад албан тоотыг хөргүүлсэн. Хамгийн түрүүнд нийслэлийн эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагаанд тохирсон стандарт дагуулах асуудлыг шийдэж, эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, зориултын ажлын байртай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх. Эрүүл мэндийн байранд хийгдэж байгаа засварыг чанартай хийж, эмнэлгийн зориулалттай олон улсад ашиглагдаж байгаа барилгын материалыг ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгөх нь хамгийн чухал байна. Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс гэсэн их найрагч Насаг Доржийн алдарт үг бий. Гэвч өнөөгийн нөхцөлд бүх эмнэлэг гэж хавтгааруулахгүйч зарим эмнэлгийн хувьд эмнэлэг нь өөрөө эрүүл бус байна. Тиймээс эрүүл мэндийн салбар дахь эмнэлт байдалд хизээ дүгнэлт хийж хизээ эмчлэх вэ? Эрхэм сайдаа